За үзэгчдээ манай өнөөдрийн зочноор улсын дэд шүүхийн шүүгч, за нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Батцэрэн өргөдөөд байна. Өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ 7 хоногт нийт шүүгчдийн 3 дугаар хурлааныг зохион байгуулах чинь тийм ээ. Энэ одоо 2 жилд болдог энэ хурлын одоо бэлтгэл ажлын хүрээнд одоо ямар ажлууд хийж ийн эндээс соёлоо яриа. За тэгэхээр таны асуултанд хариулахын өмнө ер нь нийт шүүгчийн чуулган ямар их хэмжээтэй юм бэ, юу хэлцтэй юм бэ гэдэг талаар иргэдээ бас нэг товчхон мэдээлэл өгөх зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч нарын хувьд хэрэг маргааныг шийдвэрлэхээс гадна энэ шүүхийн шинжилгээг одоо гүнзгийрүүлэх, шүүхийн шударга байдалд итгэх, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрддөг хууль тогтоомжийг боловсронгуулах талаар одоо хувь нэмээр оруулах ийм ёс зүйн үүрэг хүлээдэг. Тэгэхээр энэ боломжийг энэ нийт шүүгчийн чуулган олгод юм аа. 2021 онд шүүхийн тухай хууль шинжлэгдэн батлагдсан. За энэ хууль заасны дагуу бүх шатны шүүгч нар 2 жил тутам хуралдаж энэ салбарынхаа тулгымдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлж энэ талаараа холбогдох байгууллагуудад санал зөвлөмж хөргүүлдэг ийм одоо зохион байгуулалтын хэлбэр байгаа юм. Тэгэхээр энэ жилийн хувьд ямар онцлогтойгоор болох вэ? За энэ удаагийн нийт шүүгчийн чуулган бол 3 дахь удаагийн чуулган. За энэ чуулганаар бид шүүхийн эрхэл зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгоно. За ийм одоо онцлог байна. Дээр нь хууль заасан хуулиар олгогдсон бүрийн эрхийн хүрээнд тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. За мөн одоо шүүхийн сахилгын хорооны гишүүдийг чөлөөлж томилох асуудал орох байна уу? Тэгэхээр шүүхийн эрхэл зөвлөлийн гишүүн бол 4 жилийн хугацаатай томилогддог. Тэгэхээр 2021 онд одоо томилогдсон гишүүдийн бүрийн эрхийн хугацаа энэ жил дуусж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол зөвхөн шүүхийн эрхэл зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох асуудлыг чуулганаар хэлсэн. Харин шүүхийн сахилгын хорооны гишүүн бол 6 жилийн хугацаатаар томилогддог. Тэгэхээр 2 жилийн дараа энэ асуудал яригдана. За тэгэхээр нийт шүүгчдийн хурал гэж байгаа юм чи одоо Монгол улсын хэмжээнд шүүхтэй ажиллаж байгаа шүүгчтэй бүгд оролцсон гэсэн үг. Одоогийн байдлаар ер нь шүүх бүрэлдэхүүнд ямар хэмжээний шүүгчд ажиллаж байна. За тэр хүмүүс бас өөр салбартаа нэгж дээрээ тулгамж байгаа асуудлаа бас энэ чуулганаар ярих бах тий. Тэглүү яах вэ? Тэгэхээр Монгол улсын хэмжээнд одоо өнөөдрийн байдлаар 516 шүүгч томилогдсон шүүн таслах ажиллагааг эрхэлж байна. За үүнээс 3.2 нь буюу одоо 376 орчим шүүгч бол анх шатны шүүхэд ажилладаг. За 123 орчим буюу одоо 3.1 нь давзаалах шатны шүүхэд ажилладаг. За улсын дэд шүүхэд мөн одоо 25 шүүгчийн орон тоотой. Одоогийн байдлаар нэг 23 шүүгч ажиллаж байгаа. Тэгэхээр 498 шүүгч биешлэн оролцох саналаа ирүүлсэн. За 16 шүүгч бол цахимаар оролцохоор бэлтгэл ажиллагаагдаад явж байна. За мөн одоо энэ шүүхийн энэ чуулганы үеэр бас хууль эрх зүйн орчны талаар бас ярилцах байх гэж бодож байна л да. Тухайлбал одоо энэ салбарт үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин маань яг энэ олон нийтийн хүсээд идэг тийм ил тод шудраг болох энэ зарчмыг хангаж чадчих гэнэ үү. За нөгөө талаас 2019 онд бас яг энэ үндсэн хуулийг өөрчлөхдөө шүүх эрх мэдэлтэй холбоотой зарим заалтуудыг оруулсан тийм. Энэ маань бас өнгөрсөн хугацаанд яг бодит байдал дээр яаж хэрэгжив гэдэг зүйлийг бас ярилцах байх. Та бүхний одоо харж үзэж байгаа судалж тунгааж байгаагаар тий ямар асуудлууд байна гэж бодож байна. Тийм. Тэгэхээр нийт шүүгчийн чуулган бол хуулиар одоо тогтоосон хэд хэдэн асуудал хэлцдэг. За тэрний нэг нь бол одоо энэ салбарын тулгамж байгаа асуудлууд. Түүний дотор шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хуулийг боловсронгуй болох асуудлыг бол хэлцдэг. Тэгэхээр ажлын хэсэг байгуулагдаад нийт шүүхүүдээс энэ нийт шүүгчийн чуулганаар хэлцэх асуудлын талаар санал авсан. За ингээд нийтдээ давхарцсан тоогоор 535 санал ажлын хэсэгт ирсэн байна. За энэ саналыг бид ингээд системчилж агуулгаар нь ингэж төрөлжүүлээд ангилаад үзэхэд бол нийт одоо 535 асуултын 3.1 орчим нь бол яг таны асуусан энэ шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй асуудал хамаарч байгаа. За үлдсэн асуудал нь бол одоо энэ шүүхийн тогтолцоо, бүтээц, үйл ажиллагааг одоо боловсронгуй болгох. За шүүгчийн нийгмийн асуудлууд,
За шүүгчийн одоо сахилга хариуцлагыг сайжруулахтай холбоотой асуудлууд бол нийт одоо саналын 3/2 орчим хоёрыг бол эзэлж байгаа. Тэгэхээр ажлын хэсэг эдгээр саналыг одоо судалж үзээд хамгийн одоо олон давтамжтай тийм одоо асуудлуудын одоо тэргүүлэх зэргийн ач холбогдолтой гэж үзэж чуулганаараа хилцгээр ингэж хөтөлбөрөө боловсруулсан. Тэгэхээр иргэн заргааны эргэцэн одоо чиглэлээр ийм хуралдаанууд явагдана. Тэгэхээр энэ хамгийн чухал гэж үзсэн тэр асуудлаар бид илтгэл одоо хилцүүлнэ гэсэн үг. Нөгөө талаасаа бид шүүгч нар энэ хууль тогтоомжийг одоо боловсронгойлох чиглэлээр одоо асуудлаа тодорхойлохоос гадна мөн одоо энэ шүүхийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотойгоор олон нийтийн бас санал бодлыг сонсох. Тийм учраас энэ төрийн бас байгууллага одоо бусад одоо хууль зүйн сургуулийн одоо төлөөллийг бас урьж ер нь олон нийт шүүхийг ямар байгаасаа гэж хүсэж байна. Тэ хууль тогтоомжийг хэрхэн боловсронгойлох талаар тэдний байр суурийг бас бид сонсъё гэж бодож байгаа. Ингээд хөтөлбөрт маань энэ бүхэн тодорхой тасгагдсан байна. За хоёрт ер нь одоо шүүхийнхэнд одоо үндсэн хуулийг хэлцэж явах үед ч гэсэн яригдчихсэн нэг зүйл бас яг энэ шүүхийн байрны асуудлыг байнга ярьдаг тий. Тэгэхээр энэ асуудлыг бас өмнөх хоёр чуулганы үеэр ярьж исэн баг. Тэр одоо 23 он 21 онд хийж ирснээс нөхцөл байдал ер нь өөрчлөгдөв өнгөрсөн 4 жилийн хугацаанд. За мэдээж шүүхийн шинжилэл бол тасралтгүй явагдаж байгаа. 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд орсон нэмэлтийн өөрчлөлт тэр үзэл санаа бол 2021 оны шүүхийн тухай хуульд бол тусгалаа болсон. За тэгээд энэ чиглэлээр бол олон ажил хийж байгаа. Түүний дотор шүүхийн одоо дэд үтсийг сайжруулах асуудлаар. Тэгээд яг өнөөдрийн байдлаар бол яг шүүхийн стандартыг хангасан яг зорилтын байр бол байхгүй шүү дээ. Гэхдээ энэ тал дээр бол хууль тогтоогчид төсөв бодлоготой бол анхаарч байна. Тэгээд энэ жил ихэд одоо хэд хэдэн шүүхийн одоо юм стандарт байрны одоо шав тавих ёслын ажиллагаанууд боллоо. Тэгээд цаашдаа одоо нийт шүүхүүд маань энэ шүүхийн одоо үйлчлэгийг иргэдэд хүртээмжтэй одоо үзүүлэхэд шаардлагатай тэр одоо барилга байгууламжаар хангагдах байхаа гэж найдаж байгаа. Тэгэхээр шүүхийн одоо үйл ажиллагаанд олон нийтийн одоо тэр ихтгэлд нөлөөлдөг яг нэг чухал үзүүлэлт нь бол энэ шүүхийн дэд үтсийн асуудал байгаа юм. Одоо 2026 онд гэр бүлийн шүүхийг одоо байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Тэгэхээр одоо нэг 2-3 сарын хугацаа л үлдсэн байна шүү дээ. Гэтэл өнөөдөр байрны асуудал шийдэгдээгүй байна. Гэр бүлийн шүүх маань одоо эрүүгийн хэрэг шийдэн, иргэний хэрэг шийдэн, дээр нь хүүхдүүдийн холбогдсон хэрэг маргааныг шийдвэрлэн. Тэгэхээр энэ одоо онцлог хэргийн онцлог тохирсон ийм шаардлага хангасан шүүхийн байр бол ирээдүйд бол хэрэгтэй. Тэгэхээр сая бас зарим хэргийг ингээд шууд дамжуулж үзүүлж байгаа тий. Гэвч одоо тэр камерын шаардлага бол одоо үнэхээр хүмүүст танигдахгүй нэг хяналтын камер хавьчаа тавьсан юм гэсэн зарим шүүмжлэл захим орчинд яваад ирсэн л да. Тэгээ ийм мэтчлээ одоо техник технологийн хөрөнгө оруулалт гэсэн жил ирэх нэмэгдэж таарах тий. Тэгэлгүй яг тэгэхээр шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлд нөлөөлж байгаа нэг зүйл бол энэ шүүхийн нээлтийн тол байдал. Тэгэхээр 2024 онд шүүхийн тухай хуульд бол их чухал нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нь бол шүүхийн үйл ажиллагааг, шүүх хуралдааныг шууд дамжуулахтай холбоотой ийм журам туршлагдсан байна. За өнөөдөр бол одоо авилгын одоо хэрэгүүд бол анхан давх хяналтын шатны бүх хэрэгүүд бол шууд дамжуулагдж байгаа. Хяналтын шатны одоо эрүүл иргэн захиргааны хэрэгүүд бол бүгд одоо шууд дамжуулалтаар олон нийтэд хүрж байгаа. Тэгэхээр энд бол энэ техник хэрэгслийн чанарын асуудал бол зайлшгүй хөндөж байгаа. Тэгэхээр манай шүүгч нар ирүүлсэн саналдаа энэ техник тоон төхөөрөмжийг бол шаардлагын хэмжээнд сайжруулах ёстой гэдгийг бол хөндөж байгаа. За дүүргийн эрүү иргэний хэргийг одоо энэ тойргийн журмаар хилцдэг энэ системийг энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна тий. Энэ хугацаанд бас яг ололтой зүйл нь юу байна? Анхаарах зүйл нь юу байна тий? Энэ талаар бас ярилцгаа. Тийм. Тэгэхээр шүүхийн одоо бүтэц зохион байгуулалт бол өөрчлөгдсөн тийм ээ. Тэгэхээр энэ нь бол Улаанбаатар хотод ийм анх шатны шүүхийг тойргийн журмаар бол байгуулсан байгаа. За орон нутагт эрүү иргэний одоо тусдаа бие даасан шүүхүүдийг нэгтгэхэд ийм эрдэнэ харьяалын шүүхүүдийг бол байгуулсан. Тэгэхээр энийг нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт энэ хэргийн ачаалал тэгээд энэ шүүхийн одоо үйлчлэгийг хамгийн гол нь чанартай хүртээмжтэй хүргэх
тэр нөхцлүүдийг одоо хамгийн дээд зэргээр одоо өнөөгийн нөхцөл байдалд яаж хангаж болох вэ гэдэг дээр одоо судалгаа дүн шинжилгээ хийж ажил ийм зохион байгуулалтын өөрчлөлтүүд бол хийж байгаа. Нэг талаасаа ингээд шүүхүүд одоо нэгдэх тэгээ хэрэг маргааны төрлөөр дагнах асуудал бол эргээд тэр мэрэгсэн шүүгч илүү одоо тэр чиглэлийн одоо хэрэг маргааныг үнэлтэд одоо хуулийн дагуу шийдэхэд бол илүү ахиц өгж байна л гэсэн үг. Боломжийг илүү олгоно гэсэн үг. Тодорхой асуудлаар илүү мэрэгсэн шүүх тэр хэргийг шийдэх гэдэг нь шүү дээ. За гэтэл орон нутгийн хувьд бол бас Улаанбаатар хоттой харьцуулах юм бол ачаалал өөр байдаг. Тэгээд гарч байгаа хэрэг маргааны төрөл бас өөрийн онцлогтой. Тэгэхээр тэнд бол одоо 90-90-ийн хэрэгүүдээ нэгтгэхэд ийм эрдэнэ харьяаллын шүүх байгуулсан байх шээ дээ. Та түрүү яриандаа цогц дурдсан одоо гэр бүл хүүхдийн дагнасан шүүх байгуулах асуудал эх жилээс яригдана. Гэвч одоо байрны асуудал хэцүү байна гэж бусад бэлтгэл ажлын хувьд бол бэлэг болсон гэж ойлгох. За тэгэхээр одоо энэ шүүгчийн чуулган бол яг энэ шүүхийн одоо өнөөгийн тогтолцоо одоо энэ шүүхийн үйлчилгээнд болж гин үү? Одоо энэ иргэдэд одоо чанартай, хүртээмжтэй энэ үйлчилгээг үзүүлэхэд шаардлага хангаж гин үү гэдгийг бол бид хэлцэх юм байна. Тэгэхээр яг одоогийн байгаа бүтц бас хамгийн зөв сайн гэж бас хийж болохгүй. Жишээлбэл давзаалах шатны шүүхүүд өнөөдөр аймаг болгонд байна. Тэгэхээр энийг бол ер нь тойргийн журмаар одоо бүсчилсэн байдлаар одоо нэгтгэж давзаалах шатны шүүхийн тойргийн шүүх байгуулах асуудал бол нэгдүгürt яригдана тий. Зүгээр сая таны хөндөж ярьж байгаа тэр гэр бүл хүүхдийн шүүх энэ бол анх шатны шүүх нь бол нийслэл Улаанбаатар хотод нутаг дэвсгэрээр одоо харьяалан хэрэг шийдвэрлэнэ гэсэн үг. Давзаалах гэр бүл хүүхдийн шүүх нь болохоор улсын хэмжээний бүх хэргийг давзаалах журмаар хэн шийдвэрлэнэ гэсэн. Тэгэхээр хууль батлагдсан, шүүх байгууллагатай хууль батлагдсан. Одоо бол энэ гэр бүл хүүхдийн шүүхэд одоо томилогдсон ажиллах шүүгчийн сонгон шалралт зарлагдаад явж байна. Ингээд энэ сонгон шалралт нь явагдаад шүүгч нар нь томилогдох бах. Тэгээд энэ шүүхийн үйл ажиллагаанд бас захиргааны үйлчлэгээний ажилтнуудыг бас томилох хүний нөөцөөр хангах асуудлууд бий. Дээр нь энэ гэр бүл хүүхдийн шүүхийн одоо хэрэг маргаан шийдвэрлэхдээ дагаж мөрдөх төр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол одоо эд явагдаж байгаа. Хууль зүйн яамн дээр энэ хуулийн төсөл боловсруулагдж байна. Сая өнгөрсөн 7 хоногт олон нийтийн хилцүүлэг зохион байгуулсан. Тэгээд эндээс гарсан саналуудыг нэгтгээд тэгээд ойрын үед энэ хууль өргөн баригдах байх гэж бодож байна. Бид одоо гэр бүлийн маргааныг ингээд таслаад шийдвэрлээд байх биш. Тэр тогтвортой гэр бүлийг хамгаалах, тогтвортой өв тэгш тийм гэр бүлд хүүхэд одоо өсч төлөвшөх тэр одоо орчныг бүрдүүлэх нь бол одоо төрийн бодлого байхгүй. Тийм учраас тэр гэр бүл дотор маргаан гарч болно. Тэгэхээр маргааны шалтгаан нь юу юм бэ? Түүнтэй ажилдаг. Тэр гэр бүлийг одоо эвлэрүүлэх тэр боломжийг эрэлхийлдэг. Тэгэхээр энд нөгөө эвлэрүүлэн зуршлал гэр бүл хүүхдийн асуудлаар мэрэгсэн одоо хуульчид, сэтгэл зүйчид, шинжээчнэр ажиллаж шүүхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ингэж ажилдаг шүүх. Энэ бол зөвхөн Монголд биш, тийм ээ, дэлхийн бүх улс орнд одоо байдаг ийм шүүх байгаа юм. Тэгэхээр энийг одоо байгуулахад одоо анхаарах зүйлийн талаар шүүхийн байгууллага анхаарч байгаа. Жишээлбэл энэ жил олон улсын эрдэм шинжилгээний хурлыг улсын дэд шүүх зохион байгуулсан. Тэгээд бид олон орны одоо мэргэжилтэнгүүдийг урьж ер нь гэр бүлийн шүүх хэрхэн үйл ажиллагаа явуулах ёстой юм бэ гэдэг дээр бол ер нь шийдлээ бол харсан. Тэгээд энийг одоо хэрэгжүүлэхэд үлдсэн байна. За та түрүү хэлжээс одоо 530 орчим санал өртсөн байдлаар ирээд байна гэж. Энэ дээр бас яг сүүгчдийн ачааллын асуудлыг нэлээд хүндсэн баг гэж байна. Та гэдэг нь өмнөөс хүмүүсээс яриа авч яхад бол Монгол улс олон улстай харьцуулахад бас харьцангуй ачаалттай байдаг. Энэ асуудлаа бид нэр яаж шийдэх зүгээр юм бэ? Энэ шийдлийн талаар бас ярилцлаа. Тийм. Тэгэхээр шүүхийн одоо үйл ажиллагаанд иргэдийн итгэлд одоо нөлөөлдөг нэг чухал үзүүлэлт нь бол яа харахгүй энэ шүүхийн ажлын ачаал байх. За шүүхийн эрхэд зөвл нэг шүүгчийн загас ачааллыг бол тооцож гаргасан байгаа. Ингээм тулд одоо мэргэсэн одоо ийм багаар хоёр аргачлалаар дүн шинжилгээ хийлгэсэн. За ингээд үзэхэд бол одоо эрүүгийн
хэрэг шийдвэрлэдэг нэг шүүгч бол нэг жилд нэг 94 орчим хэрэг шийдвэрлэх юм бол энэ бол шүүгчийн зохис тачаал юм байна. За иргэний хэргийн хувьд бол 2.4 гэдэг индексээр үржүүлээд за нэг 240 орчим хэрэг одоо жилд шийдвэрлэж байвал энэ бол шүүгчийн зохис тачаал байна гэж ингэж тогтоосон. Тэгээ хоёр аргачлалаар тоосч гаргахад аль дүн нь бол ижлэхэн байсан. Тэгээ 1-2-оор бол зөрүүтэй. Тэгэхээр энэ зохис тачааллаас илүү их хэрэг маргаан одоо шийдвэрлэх юм бол энэ өөрөө шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлнө. Шүүх хуралдааны одоо бэлтгэлийг хангах хад бас өргөнлүүлнэ. Шүүх хуралдаан хойшлох явдлынээс бас гарч болно. Энэ иргэдэд одоо чирэгдүүлнэ тийм ээ. Тийм учраас тэр ачаал ямар байна тэрэнд тохирсон хүний нөөц ажиллаж явах хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байна л да. Тэгэхээр өнгөрсөн оны одоо статистикаас харахад бол 2024 онд улсын хэмжээнд нийт 179 мянган хэрэг маргааныг хүлээж авсан байна. Энийг одоо өнгөрсөн 2023 онтой харьцуулах юм бол за нэг 33 мянгаар илүү байна. Тэгээд энийг дахиад 2002 онтой харьцуулах юм бол ерөнхийдөө энэ динамик өөрчлөлт бол дандаа өссөн дүнтэй байгаа байхгүй. Энэ юу хэлж байгаа нэхлээр хэрэг маргааны тоо бол жилээс жилд нэмэгдэж байна. Тэгэхээр үүнийг хэн шийдвэрлэх шүүхийн одоо хүний нөөц бол бас хөрөлцөхөд байх ёстой гэдгийг бол харуулж байгаа. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод одоо ажиллаж байгаа шүүгч нарын ажлын ачаал бол маш өндөр байгаа. Ялангуяа иргэний хэргийн одоо шүүгч нарын ачаал бол хэрэгс хэтэрсэн. Тэгэхээр энэ асуудал бол одоо нийт шүүгчийн чуулганд бол зайлшгүй хөндөгдөж яригдана. Энд чинь нэгдүгээр тэр шүүгчийн одоо ажлын ачаал, нийгмийн асуудал бүх талаас нь энийг зайлшгүй анхаарах ёстой. Тэгэхээр энд биднэрт хүний нөөцийн асуудлаа эсвэл энэ шүүхийн одоо хэргийн харьяаллын асуудлыг ирж харах ёстой гэсэн үг. Ачааллыг боруулах талаар энэ мэдээллийн технологиг яаж ашиглаж болохоор байна гэдгийг бас харах ёстой гэсэн үг. Тэгээд энэ хит ачаалтай байдал бол эргээд энэ шүүхийн одоо үйл ажиллагаа үр өгөөжтэй байхад бол сөргөөр нөлөөлж байгаа. За миний өөр асуугаагүй үлдсэн одоо энэ 3 дугаар чуулгантай холбоотой хөндөж ярих олон нийтэд одоо мэдүүлэл зүйтэй гэсэн зүйл байлгасаа сүүлийн 2 ормыг танд үлдээ. За ерөнхийдөө энэ хуулиар ямар асуудлыг хилцдэг вэ гэдгийг бид тойрч яриад байна шүү дээ. Энэ удаагийн чуулганы онцлог бол шүүхийн ерхий зүйлийн шүүгч гишүүнийг сонгох асуудлыг хэлсэн тийм ээ. Энэ чухал. Хоёрт одоо шүүхийн ерхий зүйл болон шүүхийн сахилгын орооны тайлан хэлсэн. Энэ бол бас чуулганы эрх хэмжээнд байдаг асуудал. Тэгээс сая битэрийн ярьдаг энэ шүүхийн салбарт тулгамдж байгаа энэ хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал бол зайлшгүй яригдана. Тэгээ энэ талаар бид одоо хэрхэн энийг шийдвэрлэхээ гэдгийг арга замаа тодорхойлоод холбогдох байгууллагууд нь санал зөвлөмжөө хөрвүүлнэ гэсэн үг. Дээр нь бид энэ шүүхэд итгэх иргэдийн итгэлийг одоо нөлөөлөдөг нэг чухал зүйл бол энэ шүүгчийн сахилга хариуцлагын асуудал байна. Тэгэхээр дөрөвт хилцүүлгээ бид зориуд энэ сэдвийг онцолж байгаа. Тэгэхээр өөрсдөө бид үйл ажиллагаанд давал дүн шинжилгээ хийж яаж энэ сахилга хариуцлагыг сайжруулах вэ? Яаж энэ шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бол бид ярина. Тэгэхээр нэг шүүгч одоо алдаа гаргах, зөрчил гаргах асуудал бол зөвхөн тэр шүүгчийн асуудал бол биш. Энэ бол нийт шүүхийн системд өөрөө хортой, нийт шүүхийн одоо байгууллагын нэр хүндэд бол сөргөөлөлтөг. Тийм учраас бид хамтын ийм хариуцлагын тогтолцоо буюу одоо нийт шүүгчийн дагаж мөрдөх тэр ёс зүйн одоо наацхийн стандартуудыг бол тогтоон ажиллах ёстой. Ингэж бусад шүүгч нартай шаардлага тавьдаг байх ёстой. Энэ чиглэлээр бол олон ажлууд бол хийгдэж байгаа. Тэгээд зөвхөн нэг зүйлийг дуртахад бол шүүхийн одоо ёс зүйн зөвлөх хороо гэж байгуулагдаж байгаа. Энэ 2023 оны шүүгчийн чуулганаас дэмжигдэж байгуулагдсан ийм бүх шатны шүүхийн төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй ийм хороо ажилладаг. Тэгээ би өөрөө тэр хорооны нэг гишүүн. Тэгэхээр шүүгч нар одоо ёс зүйн асуудалд орохоос урьдчилан сэргийлэхэд тухайн одоо ёс зүйтэй холбоотой асуудал тулгархад тэр шүүгч энэ ёс зүйн хорооноос зөвлөгөө авч шийдвэрээ гаргадаг ийм одоо Канада улсын туршлагыг одоо Монголд нэвтрүүлээд ийм хороо ажиллаж байгаа. Тэгээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш олон шүүгч нар бидэнд хандсан яг тодорхой асуудлуудаар тэгэхээр энэ зөвлөх хороо одоо хамтын зарчмаар одоо хуралдаж тэр шүүгчид тусгайлан одоо зөвлөгөө өгөхөөс гадна тэр шүүгч зөвшөөрсөн тохиолдолд
энэ өөрөө нийт шүүгч нарт хамааралтай учраас бид нэр одоо дэд шүүхийн активийнхаа сайтар дамжуулан бүх шүүгч нартаа энэ зөвлөгөөгөө хөргөж ажилласан. Тэгэхээр энэ маань бас тодорхой үр дүнгээ өгч байгаа гэж харж байна. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн зочноор Улсын дэд шүүхийн шүүгч Батцэрэн оролцож, за нийт шүүгчдийн 3 дугаар чуулганы хамтаа холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэлээ.